За ингээд хангал дүргээ 26 дугаар хорооны Санта Апарт Батгонд 123.5 м квадрат. Хөдөлтөөр орж ирлээ. За ингээд өдөр орж ирээд томроо үүдэндээ ландри өрөө, ариун цэрэг өрөө ингээд томроноос тагттай. За ингээд томрооны зөнтөлд галтгоон тустай цонхтой. За мэдээж хөдөлтөөр галтгооны тавилга болон суйрлуулсан тавилгад үлдэнэ. За ингээд галтгооны тавилга цонхоор 300 мандала өрөвчээр харагдаж байна. За ингээд маш чанартай гүйцэтгэсэн галтгооны тавилга үлдэнэ. За тэр гоёл томрооны гоёлын хавт үлдэнэ. За галтгооны тавилга ийм байдалд галтгооны өрөөний зохион байгуулалт болон ерөнхийдөө энэ байрны зохион байгуулалт маш гоё. Ашиггүй талбай гэж байхгүй. За ингээд томроо галтгоороо дамжаад урагшаага харуулцтайгаар хүүхдийн өрөө орж ирж байна. За хүүхдийн өрөөний харуулц маш гоё. Зөөр урагшаа харсан. Уулруу болон мөн адилхан мандала гурвжаар харагдаж байна. Ингээд сантаг зүүн зүг рүү болон урд зүг рүү харсан байдалтай байна. За энэ бас байр маань 2 тагттай, 1 тагтны хүүхдийн өрөөгөөр дамжиж байгаа. Харуулц нь мөн урагшаа харсан байгаа. За ингээд хүүхдийн өрөөнөөс хаашаа дамжаад ажлын өрөө рүү орж ирж байна. Ажлын өрөөний харуулц нь мөн адилхан зүүн тишээ харсан харуулцтай. За ингээд хөрөө байр худалдаар орж ирсэн. Яман одоо хамгийн гол юм байрны маань дөрвөөр байрны маань мастер хөрөөр орж